Яг ингээ бүтэн нэг жилийн дараа барьсан байгуулсан бүтээсэн юм дотор ингээ орж ирчээд тэгээ ингээ та бүхэндээ бас нэг юу исэн бүтээснээ бас нэг бичлэгийг үзүүлье. За дээрээс нь бас төслийн ахлагч Амраагийнхаа сайхан санал бодлыг сонсъё. За тэгээ яг нэг жилийн өмнө те хоёулаа чи одоо энэ хоосон газар дээр хоосон газар дээр яг энэ сандал дээр суугаал те энэ сандал дээр суугаад ингэжсэн. Тэгсэн одоо ингээ нэг жилийн дараа ингээ ийм том байшин босгоцсон. Тэгээ одоо нээлжээ хавцаа ингээд одоо зах зээл дээр зарахад ингээ бэлэн болцсон ингээ сууж чинь. За ингээ бүтэн жил өнгөрлөө. Тэгээ энэ дээр бас нэг манай төслийг одоо маш амжилттай удирдсан олон хүмүүсийг зохион байгуулсан. За Амраа маань өнөөдөр нэг сайхан ярина асагтгэлээ нэг сайхан яриад. Тий бид хэд бол одоо Монгол улсууд нэгдэд нийлэхээр бас тий нэг тийм жоохон гэлтгүү гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь юунд ч хүрч болох тийм байна гэдэг бид нар ингээд гэтээ маш гоё сэтгэлтэй юм сэтгэлтэй улсууд л эдийн засгаар нийлж энэ одоо капиталист нийгэм дотор яаж явдаг вэ гэдгийг бас нэг зөвөр монголчууд дотор бас нэг жоохон жишээл боллоо шүү дээ тий. Тэглээ. За энийг ч би бас сайхан үзүүллээ. Ер нь ингээд энэ олон хүмүүс хамтраад тэгээ бас нэг ингээд хөрөнгө оруулалт хийгээд тэгээ ер нь ингээд одоо Америкт ер нь ийм журмаар явж болох юм а гэдгийг эхнээс нэг дуустал үзсэн байгаа. Тий, ихтэй гоё юу яа. Тэгээ бид хэд ч юм бол мэдээж энэ бидний одоо ганагийн маань үзүүлж байгаа энэ харагдаж байгаа энэ байшин бол мэдээж одоо захиалгын гоё кастом хоум тий. Тэгээ ерөнхийдөө бол бид нэр одоо анх төслийг ярихтаа хүртэл хэлж исэн. Ер нь бичиг заасны ажил дуусны дараа нэг 6-8 сар дотор бол иймэрхүү хауснууд жишээлх юм бол одоо цонхноос нь эхлээл тэгэл энэ хаалгануудын өндрөөс энэ таазны өндөр тэгээд бүх одоо гаражны тэр хаал одоо ар ордог тий зайв ордог ингээл иймэрхүү яг стандартын яг Америкт ийм кастом хоум бол нэг иймэрхүү байдалтай л баригддаг юм байна гэдгийг одоо харууллаа шүү дээ тий. Тэгээд энэ 20 хэдэн гэр бол одоо манай бидний энэ нөхдүүд бол бүгдээрээ цааш дээ энэ бол зөвхөн одоо Монгол таавны бүтээн байгуулалт гэж яриад байгаа хамгийн одоо анхны одоо маш одоо тодорхой ийм жишээ болохоор юм хэлээ шүү дээ. Энэ бол мэдээж ганцхан юмар бид нар бол тогтохгүй. Тэгээд одоо цаашдаа төлөвсөн ажлынхаа дагуу бүгдээрээ нэлээд явах бах. Тэгээд ямар ч байсан бүх улсууд одоо амар дуртай энэндээ бас гоё байгаа. Тэд маань ч гэсэн өөр өөрсдөө ажил төлөвийг хийгээ явж идэл бас хажуугаар нь бас ийм үйл хөдлөлийн юм явж байгаа гэдэг чинь бас айгүй гоё тий. Тэгээд болохоор нийлсэн одоо мөнгө төгрөгөө оруулсан байдаг юм. Энэ нь бол мэдээж бас үйл хөдлөх болоод ингээд тэгээ манай хэд одоо эндээ ирээд бөөнөр ирээд энэ үгээр орж гараад инхээр бүгдээр айгүй баяртай байгаа байхгүй юу. Ер нь бол Америкийн нэгдсэн улсууд би бас нэг дээх нь ярьжсэн баг. Энэ үйл хөдлөлийн бизнесийн энэ газар дээр байгаа юмнуудын энэ талын юмнуудыг бол бид нар бас хожуу орж байгаа юм шүү дээ. Одоо бид нар чинь 30-аад жил ингээ монголчууд ирээ байж байна. Хамгийн сүүлд орж байгаа бизнесийн салбар гэж хэлэхэд нэг буруутахгүй байна. За яг үрээстэйдүүд байшин энэ төр барьдаг ингээл янз бүрийн улсууд зөндөө байдаг хэдий ч тэднэр одоо газар аваад яг энэ барьдаг бүтээн байгуулалт хийдэг талаасаа бол ерөнхийдөө бас байхгүй шүү дээ тий. Тийм болохоор бид нар бол ямар ч байсан. Тэгээ бид нартай одоо цаашдаа хамтраад нийлээд яваад өөрсдийнхөө дуртай байшин энэ бариулах. За дэлхийн аль ч орноос бид нартай хөрөнгө оруулалт хийж бид нартай хамтарч ажиллахад бол мэдээж бэлэн. Тийм тэгээд ер нь бол мэдээж хүн сонирхоод мэдэхгүй байж болно. Бид нар бас одоо тийм бүхэлдэн жишээ аваад ярих ийм хауснуудтай шүү. Дээр нь бас commercial гэх тэнгуут зэрэг одоо үйлчлэгээний газар ч байдаг юм. Ер нь үйл хөдлөлийг дагсан бүхий л юм дээр л одоо бид нэр цаашдаа тэгээ нөгөө плаза маягтай тэгээ дээр нь жижиг имлгүүдийн байшин. За ингээд бидний төлөвсөн юм бол зөндөө байна. Энэ жил одоо бид нар бас энэ хажуугын талд бас нэг хундамж тогтсон байж байгаа. Хойно хаантлыгийн хотод бид нар одоо бас тэр одоо жижиг имлгүүдийн зориулттай газруудыг бас авсан байгаа. Тэрэн дээр ингээд бид нар юм цааш үргэлжлээл ингээд явагдах бах та. Тэ? За цаашдын тэгээ төлөвлөгөө одоо ингээд байшин бариад байна. Олон хүмүүс нийлээд байна. Цаашаа нэг Монгол таавна. Тэ нэг зориг байгаад байгаа шүү дээ. Тэ нэг одоо мөрөөдөл байгаад байгаа бидрээ. Одоо ер нь яг урд нь ингээд Монгол таавн гэж яриад идэг гэсэн хүмүүс ер нь яагаад энэ заавал Монгол таавн нэг хідэн хаус урьж тэргээ Монгол таавн гэж хэлэх гээд байгаа юм уу? Айсвал одоо яг юу ингэж их юу яадаг гэсэн шүү дээ. Тэгээд би хүмүүс нэг олон нийтэд ингэж яриад энийг ингэхээр чинь сайн ойлголт байхгүй улсуудтай чинь бас ярьж нэг тайлбарлаж өгөх тааруу мөн тэрийг мэдэхгүй байгаад байсан.
одоо бол ямар ч байсан энэ 10 хэдэн жилийн одоо миний бодож явж байсан юмнуудын бас эхлэл нь ингээд би илүү болоо явж байгаа гэдэг бол амар гоё. Тэгэхээр Монгол таун чинь ерөөсөө яаж яах гэхээр зэрэг мэдээж биднэрт одоо төв засаг байдаг юм айлсвал одоо бидний дундаас хин нэг мөнгөтэй бид нар гарч ирэл энэ оронд чинь одоо Монгол тауны бүтээн байгуулалт гэдэг тэр том цогц хэлбэрийн юмыг барьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь эхлээд санхүүгийнхаа юм гаргахын тулд бид нэр яаж нэг цэгээс эхлэх вэ гэдэг юм аа бид нар одоо ингээд харуулчлаа. Тэгээд төлөвлөгөө ирээдүйн юм юу байна гэхээр зэрэг ер нь бол бид нэр энэ үйл хөдлөхийн үгүй байшин барилга бариад ингэж байгаа ч гэсэн бид нар хотхоноор нь барилаа гэж бодоход тэр заавал монгол хүн ирэх шаардлага байхгүй шүү дээ. Харин ирж амьдарч болно тий. Бүх одоо өөр олон үндэсний олон улсууд амьдарч байгаа тийм ч хамаагүй тэр бидний барьсан бүтээсэн тэр юмнуудыг барьж одоо худалдаж авдаг юм ордог юм ирээдэлт юм байж болж хамгийн гол юм болохоор зөв Монгол таавны бүтээн байгуулалт гэж яриад байгаа энэ зохиц хэлбэрийн байшингууд бол бидний одоо газрын нийцэд байх ёстой үйл хөдлөхийн тий одоо ирээдэлж байгаа тэр property нь одоо энэ монголчууд явах ёстой гэдэг ийм язгуурл юм явагдаж байгаа шүү дээ. Тий тэгээд яг хөө төлөвсөн ажил бол ерөнхийдөө дотроо нэг плазатай баймаар байна. Үйлчлэгээний газруудтай баймаар байна тий. За дээр нь болохоор зэрэг бид нар одоо Монгол таавныхаа өрөөнд хийж байгаа тэр Монгол Air Academy одоо айгүй том бас их гоё амжилттай явж байгаа шүү дээ. Өдөрт 50 дүүхт бас яг энэ өөрсдөө хувилгаар авчираад тэмцээн уралдаанд оруулаад ингээд явсан. Одоо тэр Монгол таун дотор мэдээж энэ Америкийн AAU гэдэг те Amateur Athletic Union гэдэг одоо энэ одоо сагсан бөмбөг болоод волейбол тэгээд бүх энэ өсвөрийн спортын төрлүүдийг дагуулсан тийм 6 корттой заал барьмаар байна те. За тийм дотор болохоор зэрэг бид нар яхаараа одоо энэ хүүхдүүд аавал тэмцээн уралдаанд ингээд явахаараа зэрэг одоо Америк тэр зохион байгуулж байгаа улсуудад мөнгө төгрөгөө төлөөл яг тэмцээний худалдаж аваа явах гэж. Тэгэхээр чи бид нар тэр таавныхаа хүрээнд баригдаж байгаа тэр одоо заалан дотор яг адилхан Америкчүүдийг авчиж өөрсдөд бид нар өөрсдөө тэр EU-гийнхаа тэмцээнийг зохион байгуулъя л да. Тэгээд иймэрхүү зорилготой бид нар ийм бүтээн байгуулалтын юмнуудыг одоо ингээд эхлээд явж байгаа нөө. Тэгээд эднэртэйгээ ингэж хамт байгаа миний ард байж байгаа надтай хамт ингэж энийг үргэлжлүүлж хийж байгаа энэ гэрүүлүүдтэй бүгдэнд нь айгүй их баярлалаа. Тэгээд одоо зах зээл би бол ямар ч байсан энэ product бол хийчлээ шүү дээ. Тэгээ гаргаж ирэх юм а хийчлээ. Одоо энийг маань тэгээд одоо нөгөө ирээлстэй цаашаа зарах энэ тэрийг бол одоо тэгэл чинь дахиад өөр улсуудын мэдлэлд ингээд очиж шүү дээ тий. Тэгэхээр одоохондоо ингээд нэг 20-од одоо Чикаго орчимд амьдарч байгаа хүмүүс ямар ч хэсэг нэг юм байшин барьчлаа. Одоо тэгээд олон хүмүүс ороод ирэх юм бол 40 50 хүн тэгээд цаашлаа 100 200 хүн ороод ирэх юм бол ер нь ингээд бид нараа одоо ингээд ийм үйл хөдлөхөд хөрөнгө оруулаад тэгээд ийм байшин босгоо тэрнээс ашиг хүртээ. Тэгээд гол нь тэгээд бид нар Монгол тауныг ингээд барьчих боломжтой байна гэдгийг л харуулах гэдэг. Тэгэхээр л олон хүмүүс л орж ирэх хэрэгтэй байна тий. Тий олон сайн сэтгэл зүрэхтэй дээр нь болохоор зэрэг одоо манай энэ 20 гэрүүл чи би нэг ярьжсэн шүү дээ. Энэ дотор ч бол одоо манайхаар ингээ ярихаар чи нөгөө улсын хурлын гишүүдгээ яриад байгаа шүү дээ. Тийм байхгүй. За уул уурхатай ямар нэг хүн байхгүй. За бүгдээрээ л яг Америк дээрээ л хөрхийн нэг гараанаас л яг гарсан. Тэгэл хамгийн доотлолтоо за дээдл нэг 28 жил ус улсууд байж гин. За хамгийн багадаа 5 жил амьдэрсэн монголчууд одоо бид тэр орсон байгаа шүү дээ. Тэгээд тэр улсууд ч бүгдээр Америкийн нэгдсэн улсын иргэн хүүхдүүдтэй. Ер нь бол ганаа юм байгаа шүү дээ. Ер нь энэ одоо энэ Монгол улс гэдэг тэгж байгаа ч гэсэн одоо юу гэдэг энэ бодлогын юмнуудыг бүр ингэж аягүй сайн хийхгүй бол одоо энд Америкч бид одоо 60 мянган монголчууд байгаа дээ шүү дээ. Тэ одоо ингээд энэ улсуудыг одоо энэ Монгол улс баяртай гэж байгаа юм уу? Одоо би мэдэхгүй яг үнэхээр. Энэ бүр юм бодлогын хэмжээнд биднэрт бүр одоо юу гэдэг Монгол улсынхаа одоо бүх төртөөгөө нийлж бүр бүгдээр ингэж ажиллах юм бол бид нэр тийм Монгол улсын бас томоохон хөрөнгө оруулагч нар болж одоо хэдхэн жилийн дараа болох боломжтой улсууд одоо ингэ болоод гараад ирж шít. Тэгээ бидний хүүхдүүдийг яах юм. Энд чинь 60 мянган монголчууд гэж би сая ярьлаа. Бүгдээр одоо эндээс ч бараг 20 мянган бараг 30 жилийн өмнө ирсэн улсууд байгаа шít. Тийм учраас бид нэр бас энэ дээр бас аягүй сайн бодолтой бас хамт бол их зүгээр юм уу гэж найз нь боддог шүү дээ. Нөгөө тэгэлгүй төрийн зүгээс ч гэсэн жоохон анхаарат өгөөсэй. Тэгээ гол нь энэ одоо энэ Америкт байж байгаа монголчууд нэг хамтраад яг юм төсөл дээр хөрөнгө оруулалт хийгээд нэг тав нусгачвал тий. Одоо тэгвэл одоо чинь бусад улс орны энийг ингээ харахаар зэрэг бүгдээрээ л тэр өөрсдөө
өөрсдөд нь байгаа мэд боловчиг цааталт нь ямар бодлого явж байгааг одоо бид нар бол энд Америкт амьдарч байгаа улсууд бол бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Тэгэхэд манайх 60,000 монголчуудаа ингээд яг л ингээд хийдий агуулгаараа нэг 100 юм хэдэн жилийн өмнө нөгөө үр монголчууд, хазар монголчууд нөгөө бүрээдүүд чи бас яг адилхан ингээд явсан. Үр хүүхдүүд нь яас одоо ингээд энэ тэнд дэлхийн тараас ууц хэд маань бас л яриа сууж. Тэг чи бид нэр эх орондоо одоо юу гэдгийг өсөөд төрөөд өсөөд сургууль соёлоо төгсөөд тэгээд наашаа гарч ирээд тэгээд энд ингээд сууж байгаа энэ улсууд дахиад нэг 100 жилийн дараа явах хөр бид нар үр хүүхдүүд яг л дахиад өмнөх 100 жилийн имийг яриа сууж их юм аав ээжүүд ингээд ирж ирсэн бид нар ингээд Америкийн монголчууд гэсэн тий одоо тэгэхээр энэ дээр бас нэг жоохон бид нар агүй сайн бодолтой бас ирээдүйд нэг жаахан яг энэ чиглэлээр нэгдэж байгаа нэг жаахан юм хийж энэ дээр байвал их зүгээр юм уу гэж хардсан шүү дээ. За яг үнэ. За тэгэхээр нэг төр засгийн зүгээс ч бас нэг жоохон за анхаарад одоо яг нь бас нэг бодлогын төвшөнд бас анхаарч байгаасаа тий. Тэгээ нөгөө талаас энэ Чикагод байгаа. За энэ Америкт байгаа монголчууд бас нэг ингээд хамтраад хэдүүлээ хамтраад нэг төсөл хийгээд ажлынхаа хажуугаар гэдэг байгаа шүү дээ. Тийм гол. Хийдэг ажлынхаа хажуугаар ингээд хамтраад нэг юм жоохон хөрөнгө оруулалт хийгээд ингээд хамтраад босгох юм бол энэ байтугай одоо олон байшин босгоод тэгээд нэг өдөр ингээд бид нар ер нь 5 өрчих болцоо байшин гэдгийг за энэгээр их хүрчихье. За ямар ч байсан ихний юм амжилттай боллоо амра баяр хүргэе. Үнэхээр мэрэгжлийн төвшөнд одоо өстой нөгөө 1-ээс 10 гэж өгдөг бол 10 оноо авахар ийм хийлээ. Тэг байшингийн хувьд бол одоо өстой тасархай янзтай. За түрүү нөгөө амраа бас нэг цогсхон дурдаад өнгөрлөө нөгөө Монголоос тамирчид авчираад Америкийн зах зээл дээр гээд. За тэгээ тэрийг өнгөрсөн жил хийсэн маш олон хүүхдүүд ирсэн. За виз нь 100% гарсан. За хүүхдүүд сэтгэл хангалуун байсан. Энэ жил дахиад хийх гэж байгаа. За тэгээ тэрийг нэгж бас нэг жоохон нэг одоо би бас алимдуулаад тэртээ тэрг бас найзгаа хийдэг ажлыг бас нэг. За тэгээд хуйгагийн маань энэ асуулт ихгүй асуулт байна. Бид нэр бас яг энэ Монгол тавны өрөөнд хийж байгаа ажлын нэг чухал хэсэг нь бол тэр Монгол аяас их тийм нодлон яг бидний өөрсдийн урилгаар 50 гаруй хүүхдүүд шүү дээ тий. Яг урилгаар ирээд тэгээд Америкийн нэгдсэн улсын одоо саксон бүгийн спортын AA-д айгүй амжилттай ингээд яваад тоглолцоод явсан. Энэ жил болохоор бид нэр сая волейболоор дараа нь болохоор зөв эмхтэй волейбол, эрэгтэй волейбол тэгээд сакс гэдэг ийм гурван төрлөөр 5 сар, 6 сар, 7 сард хүүхдүүд авчих гад. За тэгээд визэнд одоо ингээд манай хүүхдүүд ороод эхэлчихсэн. Сая хийдий 30 гаруй хүүхд гэж байгаа байхгүй. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхд ороод 100% виз аваад явж байна. Тэгээ энэ хүүхдүүд маань 5 сард ирээд бас эмэгтэй волейбол нь ээвдээ тоглолцоод эрэгтэй нь ингээд ээвдээ бас тоглоод бас л адилхан хүүхдүүдийн бас нэг боломжийг бид нэр гэж гаргаж бүрдүүлж өгч байгаа байхгүй. За тэгээд энэ дээр болохоор зэрэг мэдээж сарын програм учраас хүмүүс одоо мөнгө төгрөг энэ нь бас айгүй асууж ирсэн. Тэгэхээр ямар одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсууд нэг сар хүүхэд одоо буудалд байрлаад ингээд ийм тэмцээнд ороход бид нар нөгөө тэмцээний худалдаж авч байгаа шүү дээ тийм. Ийм байдалтай ингээд ингэсэн дээр нь хамгийн бага одоо зардаар хамгийн одоо стандартын одоо тий аюулгүй байдлыг хангасан тийм нөхцөл байдал одоо бид нар хийж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол аяа сектор бол одоо энэ шүүмжтэй байх нь за хүүхдүүдийг бол одоо сайн ярьдаг хамгийн стандартын юмнууд ингэж хийх нь харин дээр нь нэмээд бид нар чинь тэндээс бүр 5 6 хүүхдүүнүүд бид нар өөрсдөө 100% тэтгэлэг өгөөд ингээ хүүхдүүд авчирж байгаа. Тэгээ ер нь манай ирээдүйг болсон Монгол хүүхдүүд маань бас энд бас Монгол улсынхаа нэрийг гаргаад Монгол хүн гэдэг юм гаргаа явж бол бид бүгдэд л бас тэг ирээдүйн боловсруучны болох юм л ингээл өгшин чи явж шүү. Хөрөнгө оруулалт хийгээ тийм ээ. За тэгээ энэ бичлэгийг бас зарим хүмүүс юм гэж мэдэх бас нэг жоохон тодорхой мэдээлэл. Тэгэхээр авьяаслаг Монгол гэдэг академи одоо Чикагод байгуулад тэгээд энэ байгууллагаар одоо дамжуулаад одоо тэр нөгөө одоо өсвөрийн юу хөө мэрэгжлийн холбоо гэдэгт нь бүртгүүлээд тэгээ бүртгүүлээд чи одоо сарын хураамжийг төлөөд тэгээд тэрнийхээ үндсэн дээр одоо ингээ Монголоос тамирчдыг авчираад тэгээд холбооны одоо тэмцээн уралдаанд орох боломжтой болж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Мөн яг тийм шүү дээ. Тэгээд одоо жишээлх юм бол энд чинь хүүхдүүд ерөөсөө бүх одоо Америкт байгаа амьдарж байгаа улсууд одоо бид нар хүүхдүүдээ яг Америкийн EU-д явуулж нөгөө дивишн 1 2 тэгээд энэ коллежуудад орох тэтгэлэгт хамрагдах хөтөлбөр энэ тэндээсээ ингээд одоо энэ чадвар сайтай хүүхд байна гэх юм бол угаасаа Америкч хүний чадварыг л үлдэх газар чадвартай сайн хүүхдэд бол мэдээж одоо тэгээ сургуулийн урилга одоо нөгөө дасгалж явдаг өөрийнх нь одоо жишээлх юм статистик үзүүлэлт нь ингээд те энэ дээр ингээд түүхэн бичигдээд явна гэсэн үг байхгүй. Америкт очиж тоглож исэн ийм тэмцээнд ороод ингээд амжилттай ингээд тэгээд шатаагаалсан юм чинь
одоо тий левелтэй байгаа шүү дээ. Одоо ямар төвшөнд явж байгаа гэдэг өөрөөсөө ингээл тэмцээнийхээ юмнаас хамаарал ингээл тэгэл хүүхдүүд явдаг тийм. Тэгэхээр хүүхдүүд одоо авьяастай байж болно. Гэхдээ одоо авьяастай байх нь бол хангалтгүй. Хамгийн гол нь яг ийм тэмцээнүүдэд орж иж мэрэгжлийн дасгалжуулагч нарын нүдэнд өртөжээж тийм ээ. Тэгжээж дараа нь одоо цаашдаа тамирчин болох эсвэл одоо янз бүрийн сургуулийн тэтгэлэг авах тэр үе таалга нэгддэг болохоор тэгээ Монголд байгаа эцэг эхчүүд одоо энэ жилийн нэг орох гэж байгаа тэмцээн одоо дахиад бүртгэл онгорхоо байгаа үгүйг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан иймэрхүү замаар одоо Монголд байгаа хүүхдүүд Америкт ирээд үеийнхэнтэйгээ тоглоод туршлага өргөдлүүлээд бас тэгээ цаашлаад одоо том дасгалжуулагч нарын нүдэнд өртөх юм бол бас ингээд сайн тамирчин болох тэтгэлэг авах үе таалга одоо ингээд нээлттэй байгаа. Энийг бол одоо авьяаслаг Монгол гэдэг энэ академи болгож байгаа. Тэгээ Амрагийн хувьд бол энийг одоо сүүлийн маш олон жил одоо миний нийтэн дээр тэгэхээр энэ олон жилийн нөр их хөдөлмөр тэгээд одоо тэгээ манайх чинь бас хөөрхөн энд чинь яг certified тийм яг багш нар яг ажиллаж байна. Тэгээд ер нь яг би л ингээд урд нь гараад одоо хоёулаа яриад байгаа болохоос миний ард чинь бас одоо дасгалжуулагч нар багш нар за тэгэл манай энд амьдарч байгаа эцэг эхчүүд энд байгаа хүүхдүүд байна тий бид нар ч бас энэ чинь бөөндөө нийлээл ийм хэмжээнд явж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ Монгол Авиас Академийн өөрийнх нь пэйж, Instagram тэднийг ороод ингээ үзэх юм тэрүүгээр нэлээд гоё тийм юм мэдээлэл бол айгүйх байгаа. Манай одоо багш дасгалжуулагч нар бүгдээ өөрсдөө яг Монгол очиж иж хүүхдүүдээ сонгон шалгуулж авдаг. Тэгээд энэ жил манай багш бүдрээ Монголд очиж яг хэвлэлийн баг хурлыг гээд бүх хүүхдүүдээ ингээ сонгон шалгуулад энэ жилийнх бол дууссан. Бид нар одоо ирэх өвлийн амралтад 1-2 сард авах хүүхдүүдээ 8 сард очиж сонголж байна. Эндээс одоо багш нар нь очдөг байх нь шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө аль ёсныхоо урилгыг ингээд өгдөг. Тэгээл бас Монголд ч яг ингээ хичнээн сошиал ингэж байгаа гэсэн буруу дашаа мэдээнүүд аявих явдгийн шүү лээ. Яг одоо зөв мэдээлэл бол яг энэ Монгол Авиас Актимаас яг аваарай. За тэгээ эрхэм манд одоо бас л их юм амжилж ш. Нүдэн дээр л амжуулах юм да. Тэгээ ийм их юм ажил амжилж байгаа. Тэгээ ийм мондогод одоо тэгээд одоо баярлалаа одоо амжилт хүсье. Тэгээ одоо дахиад бас олон жил ингээ хамтрах байх. Гой юм бүтээх байх. Тэгээ бас улам олуулаа болох байх. Одоо ингээ хоёлаа сууж байна. Дараагийн жил 20 үлээ болчиход ингээ бичлэгээгээ сууж байгаа. Хоёлаа нэг юу яана? Энэ хөлцөйтэй сайхан ирвэл ярьж байгаад яг энийг нэг юу янгууд нэг гоё бүх улсуудынхаа энэ хөрөнгө оруулсан улсуудынхаа нэг юунуудыг нэг танилцуулна бас их гоё. За дотор ч өөрсдөө зөвшөөрөл шүү дээ. Тэгээ амлсан. Тэгээ бас тэр хүмүүсийн яриа мэрэг бас үзүүлвэл гоё л юм л да. Тийм. Тэгээд ингээ бүхэм ингээ боломжтой байгаа шүү. Ажлаа ихээ хажуугаар ингээ бус хүмүүстэйгээ хамтраад ингээ нэг юм босгоод тэгээ тэрнээс ашиг хүртээд хажуугаар нь бос нэг гоё таунаа босгочих юм одоо бодит боломж. Тэгэхээр одоо янз бүрийн асуулт авах юм бол Амраатай ингээ шууд холбогдоод энэ бичлэгийн дор тэр Facebook-ийн юуг нь пэйжийн линкийг тавьчих. Тэр илүү тэгээ холбогдоорой тийм ээ. Болно үстэй. Болно шүү дээ. Тэгээд сайхан. За өөр нэмэх юм байна. Одоо өөр явах тэгээ бүгдээр ямар ч байсан би бол монголчуудыг юу нээр тэгээ сэтгэл санаа болоод хүчтэй ямар ч газар очисон одоо байр суурийг бас олж чаддаг тийм одоо гоё нүүдэлчин соёл иргэжтэй улсын одоо хүмүүс гэж боддог. Тэгээ ер нь энд байгаа улсууд ч гэсэн эх орноо ингээд нэг дуртаатай орхиод ирсэн улсууд биш. Бид нэр ирсэн цагаасаа эхлээд одоо далай тусал гэдэг шиг Монгол орондоо бас тодорхой хэмжээгээр дандаа жилийн жилд өдрөөс өдөрт гэдэг юм уу дандаа л хөрөнгө оруулалт хийж явж байгаа улсууд байгаа шүү. Тэгээ тийм учраас бас та хэд маань бидний ажлыг бас гоё зөв талаас нь харах хэрэгтэй шүү л гэж одоо хэлээ да. За яг үнэ. За тэгээд дараагийн дахиад бичлэг болтол тэгээ хүлээж агаарай. Сайхан хуудсан юм сайхан дагаад өгөөрэй тийм ээ. За баярлалаа. Баяртай. За баяртай.